За сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Нээл Тарагийн маань энэ удаагийн хөзөр тэлгэлт эхлэх бэлэн боллоо. За энэ удаа хэдүүлээ одоо 3 сард ямар хуу голгол үйл явдал болох нь юун дээр анхаарах нь тэгэд энергийн цохилгоо одоо ямар хуу байх нь талаар үзэх болно. За 3 сар хавар эхэллээ. Хайр дагуулж хаврын үлрэл эхэлв. За тэгээд одоо хавар болно одоо хайр авчрах нь, сайр авчрах нь, нүсэлмэс авчрах нь те аль нь авчрах үгийг одоо харцгаая. За одоо хөзөр дээр аягны элч, зоосны элч, тэгээд даяан ч гэсэн 3 өдөр байна. Энэ 3 өдрөөс аль өөрийн нүдэнд тусчааг сонгоорой. Чулуу уулны хамаагүй тэгэхээр чулууг сайн тайлбараар оруулах байгаа. За 3 2 1 сонгосон гэж бол найдаж байна. Эхний хөзөр рүүгээ орцгоё. За эхний хөзөр маань аягны боол буюу аягны элч. За хөзрийг ажиглавал нэг нь залуухан царайлаг хэр одоо далайн иргэд дээр нэг тийм үлгэрийн маягтай байж байна. За аяга маань өөрөө мэдрэмжийг илэрхийлдэг хөзөр. Тийм учраас бас дээр нь залуу хүн байна те. Аягны элч одоо аягны боол маань залуухан хүн байна. Энэ 3 сар бол таны хувьд нэг талаасаа бол бас одоо хүнд хэцүү өвлийн үед цаг дууслаа, харьцангуй сэтгэл санаа чинь гоё тийм тайван дөлөв бас ад жаргалыг мэдэрсэн. Ер нь энэ хүсэл сонсон хүн танд яг бол 2 сараас нэлээд чанга байсан шиг байна. Тэгээ тийм учраас бас 3 сар бол харьцангуй дайжгүй тийм гүнзгий юмсгаа гэдэг нэг тийм амьсгаа авах тийм тайван сайхан үе бол ер нь нөгөөдөөс ад жаргалыг мэдэрсэн бас нэг тийм хүүхдийн генэн цайлган бас тийм тайван байдлыг мэдэрсэн тий. Аюу тийм гоё бас хүсэл мөрөөдөлтөй автсан мэдрэмжийн хувьд бол аюу тийм сайн сайхан сар бол ирэх юм байна гэж хэлэхээс гарч иж байгаа юм. За нөгөө талаасаа яг хөө сайн сайхныг мэдрээд гоё явж болж байна. Гэхдээ бас одоо хоёр цаана байгаа хоёр хөзрийг харуул явуугач одоо 5 сава болон 3 сава. За тэгэхээр энэ дэр аягны боол хэрч нь бол бас шинэ амьдралын сорил шинэ янз бүрийн ирэндээ ийм нөхцөл ер нь бас өөрөөгөө одоо хит тус сул тавиад амьдралын сайн сайхныг мэдрээд бас явж болохгүй дараачийн юмдаа сайхан бэлдэх дараачийн чиглэлд сорилдоо сайхан бэлдээд анхаарал яваарай. Ер нь нэг ийм амьдрал сайхан нэг дээр өнгөдөг штэ. Амьдрал дэвшлээд авгаа таргалаад эхнэрийн левчгийг хийм зэрлээд өгсөн чинь хос майхан авахгүй гэдэг шиг нэг тийм зэрлэг тайван өргөд тавс орчих гээд байна. Гэтэл энэ амьдрал чинь нэгсэндээ энэ 3 сард зөндөө хийх юм бас зөндөө сорих одоо амьдралын босгох бүтээгтэй юм бол байгаад байна. Тийм учраас нэгтээс бол тайван сайхан байж болж байна. Тэгэхээр нөгөө талаасаа бас хийх юмаа хийгээд бас хитний өөрөө сэтгэл санаагаа тийм талаар нэг тавь туучихгүй байх ёстой юм шүү гэвэл тэнд одоо сануулж байгаа юм аа. Тэгэд одоо ерөнхий хосын харилцаа хүмүүсийн харилцах яадаг гэдэг юм гэвэл одоо ер нь шинэ харилцаа эхлэх эсвэл хуучин байсан харилцаа тийм шинээр эхлэх ер нь нэг тийм өмнө байсан өнгөрсөн тийм шарах марах тийм шонзон дургуй байсан юм мартаад сайхан шинээр эхлэхэд бол аюу сайхан юм болох бөгөөд баг зарим ч гэсэн их байхаа да за тэгээд зүрх сайхан эхлэх гэж юм уу те. Тэгээд одоо 3 сар бол март дуусгүй нөө Валентин дуусна ч гэсэн март байгаа юм шүү дээ гэдгийг сайхан эхлүүлсэн сануулсан сайхан сар болох болно. Яагаад вэ гэвэл бас романтик байдал талаасаа. За тэгээд зөвөр нэг романтик байдал биш. Одоо тийм энэ хүчээр сонгосон хүн таны одоо тийм зүгээр нэг өмнө нэг одоо тийм өвлжин сонирн байсан үе биш. Илүү тийм сайн сайхан болгосон, хостой авчирсан гэсэн бол хостойгоо тийм одоо байгаа хостойгоо шинэ мэгдэм дээшээ левел агсан тийм сайхан харилцааг үүсгэх дээшээ болох нэ. Яагаад гэвэл аягны боол маань залуухан давхар нэг тийм хит санаас усан сонин сабах бол биш ээ. Илүү тийм одоо юм нээлттэй болгоё бүтээх гэсэн романтиксэн тийм аяг учраас одоо тийм хөзөр учраас таны усыг тэр хэмжээнд одоо байлгах болов гэж бол нэгт гарч иж байгаа юм аа. За хоёр дахь нь 5 сава. За гэхдээ юу яана? Наа чин зүгээр нэг тийм байна гэдэг одоо сэтгэл санаа сайхан байна гэдэг чинь бас юу биш. Бас өрсөлдөөн, зөрчилдөөн, өөрөөрийнхөө зөв гэдгийг бас батлах хэрэгцээ зөндөө гарна. Жоохон одоо
хүмүүстэй маргалдах мэтгэлцэх өөрийнхөө тийм зөв буруу надлч юм болох ялангуяа энэ хөзрийг сонгосон хүн тань юу яагаад байна? Уг нь бол таны толгой бол аюул сайн ажилдаг. Гэхдээ тэрийг батлах хэрэгцээ өгөөс үнээр гардаг юм байна. Яагаад гэвэл энэ сонгосон хүн та суурьндөө жоохон зөөлөн. Тэгээд нэг юм гэдэг чинь тэгээд тэр хэлээд байгаа унлаа гэж уншдаг шүү дээ. Яг та тэр хэлдэг хүн байгаа тоххой юу? Та нэгсэн дээр энэ сар өөрийн бодсон зүйлсээ хамгаал бас яг хийх юмудаа ялангуяа санхүү байдаг юм уу янз бүр байд юм уу тэр үнэхээр сайхан хийгээрэй заяа. Яагаад гэвэл тогтворгүй байдал 3 сар ч гэсэн яг үндэ жоохон байна. Гэхдээ арай өөр төвшнөөс нэг одоо илүү 2 сар бол таны хэлэг тийм хувийн харилцаа амьдралаас илүү тодорхой байсан бол 3 сар жоохон санхүү талаасаа бас шинэ орж иж байгаа боломж талаасаа таныг бол жоохон тогтворгүй байдалд оруулах юм бол байгаа юм шиг гэж байгаа юм. За тэгээд одоо муухай штэ уруулт гэдэг юм хэлсэн штэ дайснаас ирдэг гэдэг үг штэ. Яг тэр шиг дайжгүй гэж бодсон хүмүүс нь таныг бас жоохон пагтлуулах эсвэл одоо хуурах одоо магадлал юм бол гарч иж болно шүү. За юу. Тийм учраас ер нь хүмүүст аюу тийм сайхан бодолтой бай, яалаа илээ гэдэг битгий юм одоо хүмүүс бүх нууцудаа битгээр санаа жоохон суухгүй бол тэний байдал орох магадлал зөндөө байна заа юу. Тэгээд цаашаа ингэ харахад юу штэ. Энэ зүйл сонгосон хүн та ер нь нэг юу байдгүй. Айгүй овоо нэг юм дээр дажгүй болоо гингүүт нэг хүнд итгээд тэр итгэсэн хүн чинь жоохон хуурах магадлал байдгүй те. Тийм учраас бас бодолтой байгаарай. За аль хэллаасаа л одоо хэлье. Тэгэд эцсийн үр дүндээ зөрчилдөө тэнд амьдралд орж ирэхээр бол яг зөрчилдөөнөөс тэнд одоо яг юу гарах гэдэг, яг юу нотлох гэдэг гэдгээ тодорхой байлгаарай. Энэ зүйл сонгосон хүн та ер нь хүний жоохон аавраа нэрд ороход байдаг. Юу гэсэн үг вэ гэхээр хүн тантай одоо та мөнгөний төлөө бодолцсон. Гэтэл тэр хүн зөрөөд одоо нэр хүний төлөө бодолцож шүү дээ. Та тэнгүүд одоо мөнгөний төлөө хаяад нэр хүний төлөө ордогч юм болчих гээд байна. Танд юу хамгийн чухал вэ? Тэр хүн юу хамгийн чухал гэдэг аюул сайн бодож юмтай хүнтэй муудалцах юм эсвэл яг шийдвэр гаргахаар маш сайн бодож заа. Тийм нөхцөлд дараачих нь 3 саваа. За хөзөр дээр 1-2 дулгадлаг баатар 3 савны нэгийг бочгсон их холыг харчихсан сайхан байна. Ерөнхий зам чинь аюул тийм моментум инерцээ сайхан авчихсан гоё дайчин сайхан явж байна. Одоо өмнөх хийсэн буйны үеийн үр тэгээ цаашаа хийж яваас ажлын үр дүн чинь сайхан орж иж байгаа учраас бас нэг тийм пагтлах юм бол давгүй амьдралын сайхан зөв замаар явж байгаа. Анхаарах зүйл бол хэдий юм яалтчгүй байгаа. Тэгээд тэр тийм учраас бусад зүйлээр явхад бол сайхан өсөлт хөгжлөө аваад одоо холын зураг сайхан хараад амьдрал ардан байна гэдэг одоо явхад бол аюу дайжгүй сар юм байгаамаа гэдгийг бол танд хэлж байгаа юм. Ер нь хосын харилцаа юм амьдралын бас ажил төрж гэдэг юм уу те карьер гэдэг юм уу нэг шат дахиул ингэ дайжгүй дээшээ болно гэдэг рүү ороход бол аюу зөв үе бол энэ 3 сар шүү заа юу. Тэгээ энэ дээр бас нэг юм байгаа юм. Энд одоо аль хардаа айхтар тийм хувь тавилангийн хөзөр гайгүй оож боломж байгаа гэдгийг учраас биш одоо ч тийм бурхан багш одоо энэ хүү энэ замд явна гэдэг юм бол байхгүй байгаа даахгүй. Тэгэхээр сонсч миний найзаа анда хамаа те бороо энд алинд нь ч хувь тавилангийн хөзөр байхгүй. Тийм учраас бас харин сорилтын өдөр байна. Тийм учраас одоо хаашаа хармаар байна, хаашаа явмаар байна. Бүх юм чиний одоо замаар чиний хүслээр байгаа юм шүү гэдгийг аюулсаа ойлгож явна заа юу. Тэрнээс их тийм бурхан багш тэгж хэлсэн би яг энэ замаар явна гэсэн юм бол ерөөсөө байхгүй. Тэгээд яг одоо өөр төр чинь ингээд юу яаж байгаа зүйлээ зөвхөн өөр чинь юм байгаа юм. Тийм учраас одоо хэрвээ 3 сард ямарваа нэг зүйлийг сайн хийж чадсангүй гэдэгтээ готож байгаа бол эсвэл тэр өөр өрсөлдөх готараа. Ямар ч нөхцөл байсан гэсэн бүрэн боломж потенциал бүрэн хамаа юм байгаа шүү. Харин өөрөө л нэг юм хүнийг хардаг ч юм уу те эсвэл одоо тийм хүнд найддаг ч юм уу тийм эсвэл тэнхтэй байвал өстэй өөрөө л гамдаарай гэдэг юм бол
өөрчлөн гарч иж байгаа юм аа. За тэгээ ерөнхийдөө дүгнэхэд бол сэтгэл санаа чинь аюу тайван сайхан харьцангуй дажгүй сарвал болно. Гэтэ хийх сорил юм зөндөө байгаа учраас бас хит тайван гэж болохгүй. А тэгээ хувь төлөв байхгүй байгаа учраас яг хаашаа хөрмөнд тийшээ хөр. За яа. За харин одоо гаргалгааны нарийн хөдөлгөөгөө орцгоё. Хайр тагуулж гаврын үйлчлэлийг рүү тулах хүслийг надад дуурлалгүй. Нотоо бичсэн зөвтлөө одоос нь босгоо болонч зүрхэн дэлдээ. Мен ер нь би voice master-ууд ер нь надад шанс байна. Тэгвэл яг камер бичлэг хийхэд нэг 360 хүн авдаг гэсэн шүү. Мен тэр нь очих шанс байна. За марсан гэх үзүүлүүгээр. За дэлхийд үзэр харсан. Яалтчгүй танд юу байдгийм байна. Одоо нэг юм яг хувь төвлөн гэхээсээ илүү нэг юм давхсад даваа гэдэг юм бол танд байдгийм байна. Энийгээ ер нь миний хөгшөөн давчаач. Давхгүй бол өөр чинь одоо энэ чөтгөрийн төрөг шиг яваад тийм байж тээ. Одоо аваа амьдрал аваа дажгүй болоод ирдэг. Тэгэхэд мань хүн яг амьдралыг чухал давхстай мод юм мэддэггүй. Яг нэг 50 байныг орхичдаг. За тэгээд амьдрал хэцүү болох үед өөрөө тийм амьд тэмцэн сонир байдалд ордог. Яг нэг юм айл талаасаа тийм баланстай байлгах юм руу сайхан өөр чинь орж байгаа ч гэдэг хөтөр өөр чинь гарч иж байгаа юм байна. За юу. Нэгсэндээ өөр чинь нэг юмыг дуусгах гэдэг амьдралын сайн сайхан юм руу орох гээд байна. Гэтэл өөрөө яг үүндээ энд одоо бас бүрэн орё яа гэсэн байхгүй байгаад байна. Уг нь бол хамаг юм боломж нь өөр чинь бүгд байгаа юм байна. Гэхдээ энэ дээр бол одоо энэ амьдралаас орж иж байгаа сорилыг өөр дээр чинь юу яа? Одоо дав, сайн дав заяа. Давахын тулд юу яа? Өөрийнхөө амьдрал чинь яаж юу гэдэг юм маш сайн мэдчихэ. Өөр чинь нэг юм цикл байгаад. Энэ циклийг л FT-ийн тавчид бүх юм аюу дажгүй болчихсон заяа. Нэгт хоёрт 10 сава. За юу штэ хөө. Уг нь ёстой бүх юм чинь аюу сайхан орж ирэх гээд байгаа юм шүү дээ. Яг 2 сард бол яг сэтгэлгээ зоогоож исэн хамгийн хэцүү зүйл юм бол болчлаа. Одоо харин 3 сард бол яг нэг юм ажил карьер юм уу эсвэл яг нэг нүүр тул шийдэх ёстой хэдийн одоо эвтэй шийдчихвэл аюу сайхан болох гэдэг. 10 сав бол өөрөө юу гэдгийг. Нэгдүгээр үнэхээр олон юм бас жоохон давцах ядгатай байдалд бол орно. Гэхдээ нөгөө талаас юу гэдэг вүлээ одоо яг энэ нэмийг эвтэйхэн даван тулцдвал ер нь энэ оны хамгийн бацтай үе бол төрүүлж орж иж байгаа юм аа. Харин тийм учраас хавар 100 намар өвөлөл ер нь дажгүй болчихноо. Харин нэг одоо энэ өвөлтэй 2-3 сар аюул хөвгтэй байдлаасаа та эвтэйхэн гараад ер нь дуусч байгаа юм шүү гэж л гарч байгаа заяа. За юу яана? Бас нэг зүйл гэвэл юм байна. Энэ дуусах шат бол айгүй ойрхон байгаа шүү. Тийм учраас ер нь зөрөгтэйхэн баг энэ 3 сард үсчих дараачийн баг юм бол аюул тайхан болчих байх. За харин 3 дахь сар. Гэхдээ одоо тийм нэг аюул амархан хурдан бүх юм дуусчихгүй жоохон юм уудан гатсан тий Монголд одоо үйл явдал болж байгаа Монгол хүн байна гэдэг шиг нэг юм ятаргаатай тийм удсан юм бол болно. Ийм учраас одоо 2-3 юм зэрэгсүүлэх юм уу удаж байгаа гацж байгаа үед нь бас өөр юу хийж болохоор юм те. Тийм сэргэлэн байгаарэ бас энэс стресс болохгүй шүү. Нэгээс нь таныг зүгээр сууж байгаа дээр чинь жоо стресс төрүүлэх аюу тийм сорилуулынсаа орж ирэх болно. Тийм учраас энэ хооронд өөр юу хийж болох уу? Яах вэ гэдгээ аюу сайн бодож байх нь өөр чинь одоо хамгийн чухал юм байгаа юм. Бусдаар бол нэг тийм амар одоо гэдгийг пактлаа, яарлаа хэлээ гэдэг юм бол ерөнхийдөө одоо гайгүй байх юм аа. Тэгээ чинь бас нэг юм байна. Амьдрал одоо хайр дээр тогтдог гэдэг гоё үг гэдэг штеп. Яг тэр шиг өөр төр чинь бас гоё тийм хайр дээр тогтдог тийм сайн сайхан юм зөндөө байна. Бас зүүн сөнгөрч тогтдог юм байх гэдэг. Энийг л бахаар таны амьдрал нэг тийм үзээ адил биш шүү. Аргын болсон хайр юм ба. За юу. За харин танд одоо сахиусан тэнгэрүүд юу гэж зөвлөж байна.
одоо харцгаая. За сахиусан нэг энэ сарны чулуу болон энэ хоёр зураг. Нэгдүгээр одоо соёр сар гарч ирж шүү дээ. Яг зүүн совжин таныг тийм өтөрлөг амьдралаа гартаа өөрөө аваа. Хит тус тийм ерөнхий тактик гэсэн юм байж болохгүй. Энэ чинь танд амьдрал дээр дайггүй үйл явдал зөндөө болох гэдэг. Гэтэл та өөрөө хүнд найдаад байхаар өөрөө болохгүй байна. Ялангуяа зүүн совжин ч гэсэн танд төсөв хэлээд байна. Бороо ингэж болохгүй. Ялангуяа нэг тийм яага мэдхгүй байсан шүү зүүн совингоос асуу. Би яавал дэрвэ гэдэг. Тэгэхэд бол ер нь хамаг сайхан хариулт нь гараад ирэх юм байна. За юу нэг. За хоёрт career change. Ер нь жоохон амьдралдаа өөрчлөлт хийх, яах их аюу сайхан бодож явах нь аюу зүг байна. Энэ гэж сонгосон хүн та яг нэг янзаар удаа явах нь нэг тийм сайн зүйл яг үйлдэл биш байгаа тань заа юу. Яг яах вэ гэдэг аюу сайхан бодоод бүх юмыг аюу сайхан хараад тэгээ явж явах нь аюу сайн байгаад байна. Тэгэхгүй бол нэг юм ерөнхий маягаар яваад байдаг. Яах их нь ойлгомжгүй. Тийм байгаад өөр чинь яг үнэхээр зохицдгүй юм байна. Бас нэг зүйл гэвэл энийг хардаа одоо энэ хоёр нийлүүлээ харахаар зоригтой байл гэж гарч ирдэг заа юу. Тэгэхэд бол амьдрал сайхан болно. За харин одоо энэ сар таны энерги ямар байх нь одоо харцгаая. За нар дайжгүй шүү дээ хөө. Эсвэл аз хамгийн шавуулсан аюул дайжгүй байх юм байна. Тэгэд амьдралаа бас юу болж болохгүй гэдгийг хасаа харах нь байна. Яг мэдээж жижиг юм бол бас гарч илж таар гэхдээ санхүү тал дээр хамгийн дээр энерги дээр аюул дайжгүй байх юм байна гэж бол гарч ирж байна. Тэгэхээр нэг юм байгаа. Ер нь амьдралын хамаг тийм юмнууд чинь нүүр тулуулах юм бол болно шүү. За тийм учраас ер нь юмтай бүгднтэй бэлэн байгаарэ гэдэг хөзөр энэ дээр ингэж гарч байгаа юм аа. Хоёр дахь нь таван аяга. Өөрийгөө тийм сайхан тайван байлга бүх юм одоо гоё байна гэж бол явна заа юу. Амьдралын сайн сайхны мэдрэмж чинь бас байнга одоо энэ чинь өвлжөнгөө нэг юм одоо гөрөж болоо нэг тийм бас чанга байлаа шүү дээ тийм үстэй. Одоо тэгэхээр дайжгүй байх ёстой юмыг аягүй сайхан орох ёстой заа юу. За тэгээд одоо эхний өдөр манд дуслаа. Өдөр дэлгэхтэн таалагдсан бол одоо лайк дараарай, шеэр хийсгэж юм. Таны шиг маш баярлалаа болно. Мөн гүлэний утган дээр хөөсч боловсрол юу нэгтэй хэмжээнд бичиж явлаа. Тэр жил сайхан манифест хийгээд залбирлууд өрөөлөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайхан өсөөр мөн башин дуртад та бүхэн ингээд байнгын стресстэй төвхтэй хэцүү байгаа бол та бүхэнд Oracle гэдэг энерги цэвэрлэгтэй авсыг санал болгож байна. Ердөө 10-20 минут авсан дороод 10-20 минут ингээд бэлтгэл хадшаад айгүй сайхан болоод тайлшаар гарч ирдэг байгаа юм шүү. За тэгээд сүүлд нэг юм хэлье. Амьдрал таны хувьд сайн сайхан мэдрэмж гоё юм дээр төлөвлөд болохоос биш зүгээр нэг юм дээр бол ордгоо юм шүү заа юу. Хүн чинь амьдралын сайхан мэдрэх гэж боддог үстэй тийм үстэй. Яг тэр чинь танд болно гэсэн үг. За ингээд та бүхэнд одоо хамгийн сайхан өсөөрэй. Одоо хоёр дахь зөвлөгөөгөө орцгоё. За хоёр дахь хөзөр маань зоосны бол. За хөзрийг ажиглавал одоо шүнтэй нэгэн бас гоёмсох хувцастай залуу зоос гартаа барьцсан зогсож байна. За энэ сар бол таны хувьд их тийм амбицтай, ер нь их тийм юмыг төлөвлөсөн, төлөвлөсөн бас бүтээсэн илүү их тийм амар за дайчны хувьд бол дайчин. Тэгэхээр тийм бүр тийм зав зүтрсэн дайчин биш ер нь болгож бүтээлгсэн тийм маягийн дайчин байх юм байна гэж бол гарч ирж байгаа юм аа. За тэгээ эн чинь бол одоо зоосны элч гэдэг маань залуу хүн, тэгээ зоосон төрлийн хүн. Удаан, тэгээ аюулсан төлөвлөдөг, ер нь тайван нэг юм хөгшин яриатай хэрнээ аюул тийм залуу сартай хүмүүс үүдэг штэ. Яг тийм маягийн байх л гэж таавал гарч ирээд байна. Юм хашир, аюул юм сайн сурдаг. Гэхдээ юм хийх юм үнчнийгсэндээ энэ сар таны хувьд бол бүх юм аюул тийм нэг тийм зовлон багтай бүтдэг, дайжгүй сайхан явдаг, явж ирсэн чинь юм байх гэсэн нэг тийм проблем болохооргүй тийм сайхан одоо
бүтсэн сар бол байх юм байна гэж бол энэ дээр ингээ гарч иж байгаа юм аа. Тэгэхээр цааш нь ингээ харьцаад бол хүмүүстэй харилцаад ч гэсэн ерөнхий маягаар тийм тайван нэг юм тийм одоо адгад санаа зовсон юм байхгүй. Гэхдээ чимээгүй нэг юм болондоо нэг жийл мэддэг шүү даа гэсэн маяг гисэн ирнэ бүх юм сайхан болж бүтэх юм уу те. Санхүүдэл дээр ч гэсэн адилхан ер нь амьстай энийг давъя, энийг болгоо, энийг бүтээ, энийг л хий гэсэн. Тэгээ тэрнээс аягүй сайхан гоё юм хүрсэн. Нэгсэндээ цэвэр үр дүнтэй сайхан 7 хоног одоо сар бол байх юм гэж байгаа юм. Тэгээд дээр нь энэ чулуу. За энэ бол опол шидний чулуу гэж ярьж явдгийг. Айгүй сайхан аз ивэ боломжууд сайхан ивэд гарч ирээд хүүч нэм байж болдог үл хөтөл сайхнууд болно. Гинтийн гэдгийг үүдэл явдал зөндөө болох учраас ер нь яадаг бол ийдвэл гэдгийг одоо аюу сайн бодож төлөж хийжсэн бол дээр шүү заяа. Тэгээд ер нь энийг бүтээжээсээ яачаасаа хийжээсээ гэсэн юм удаа бол ер нь аюу сайн юмдаа сайхан одоо бүтээгээд ингэж болох юм хийжлэх юм байна гэдгээр хичээвэл тэр хэмжээнд аз сайхан бүтнэ гэсэн үг. Одоо зориг дагаж аз гэдэг зүйл бол энэ сарын бүтэн өрөө юм байгаа юм шүү заяа. За тэгэнгүүт нэг хідэн гоё юм болно харжаа заяа. Нэгдүгээр айгүй тийм өөрийгөө сурах хэрэгтэй байгаад байна энэ сар. За юунд дутуу байна, юунд болохгүй байна, сэтгэл санаа байдаг юм, бие махбодоо байдаг юм, эсвэл одоо оюун санаа байдаг юм уу те. Бүх юмаа сайн сургуульд хийж хичээлж одоо би хагаавал фитнесээр явдаг ч юм уу, сэтгэл санаа байвал сэтгэл зүйн юмд явдаг ч юм уу. За чиглэл болохгүй надтайсаа холбогдох ч юм уу те. Эсвэл одоо гэдгийг одоо бизнесийн талаар сурах ном уншиж ч юм уу те. Зүгээр сууж болохгүй харин юм хийх хэрэгтэй байгаад байна. Яагаад вэ? 2 дахь үзэр 9 сэлэм. Ерөнхий байдлаараа бол та одоо сэтгэл санааны хямралд амархан орох магадлал бол байгаад байна заяа. Яагаад вэ гэхээр нэг тийм муу юм яг үнэндээ одоо байхгүй байгаа хэрнээ одоо юу яагаад байна? Айгуу тийм төвөгтэй байдал та өөрийгөө оруулах гэдэг. Уг нь бол энэ сар таныг аз зэвэцэн бүх юм дажгүй байх юм шиг хэрнээ. Тэгээ яг цагаат талаар мэдээж изэж тийм сонирхол одоо бүтэхгүй бас шалдар болдог үйл явдал болно штэ. Одоо гэтэл та өөрөө энэ дээр аюу их тийм хямраж байгаа юм шиг балай байдлаар та өөрөө орох гэдэг байхгүй юу? Бүх юм зүгээр тэгээд мэдээж яг хүмүүсийн жижиг сажиг тийм шахалтантай орох магадлал байгаа. Гэхдээ энэ бол одоо шийдэж болох зүйл заяа. Тэрийг маш сайн ойлгоё. Шийдэж болох зүйлсийг яадаг үлээ шийддэг. Тэр хүртэл өөрөөрөө сайхан тайвшруулаад айтайх юм болгоод ингээд тэгээд явдаг юм байгаа юм. Битгий өөрөө дээрээ ингээд би хүндэрчлээ, хэцүүдлээ, би өстэй балхаа байлаа гэж битгий үз. Бүх юм ерөнхий байдлаараа зөв байгаа гэдгийг аюулсаа өөртөө ойлгуулаа гэдэг хөтөр гарч иж байгаа юм заяа. Энэ сар өөрийгөө бас жоохон нэмэрхэж жоохон зожигруулах гэдэг. Энэ бол болохгүй. Ялангуяа ташиг төрлийн хүн одоо бүр тэрцмаа гарч ороод хөдөлгөөнтэй байгаад юм хумаа хийгээд те аюу тийм дайжгүй байх хэрэгтэй хатал та харин өөрөө бүр одоо зожигрох гай сонин байх гэдэг заяа. Ийм зүйлүүд яг үүндээ байж болохгүй. Бүх юм аюу дайжгүй явна. Харин бүр өөрөөрөө нэг чиглэх ёстой. Одоо энэ сарын бол таны гол сорил бол яг хуу мэдээж өөртөө цаг гаргах ёстой. Өөрөөгөө бас амраах ёстой ойлгож байна. Гэхдээ зожигруулж бол одоо болохгүй. Зожигруулж бол өөрөөгөө ингэж яаж бол болохгүй. Бүх юм зүгээр сайн сайхан байгаа заяа. За тэгвэл бас нэг юм ингээ гарч ирж байгаа юм аа. Гэвэлээ хүмүүстэй харилцаа тал дээр юу яагаад вэ? Хүмүүс жоохон итгэлгүй байх гэдэг. Нэгсэндээ хүнийг бүрэн сайн танихгүй байгаа учраас энэ сар одоо хүнд яг гэдэг нээлтийн хаширдах зам бол гарч ирнэ шүү. Бүх юмыг нээлтийн логикоор гаргаж ирвэл бүх одоо хинд итгэж болохгүй хинтээ одоо үйл хийгээд болох үү те нэгсэндээ маш хашир байх юм бол ойлгож байна. Гэхдээ одоо юу яагаад
яг эцсийн үр дүн гарахгүй хачиралсаар байгаад энэ яг багтлах гэдэг ч юм тийм тэнийг байдал өөрөө орох магадлал байгаа юм шиг үгийг өөртөө сайхан ойлгуулад яваарай. За юу. Санхүүгийн тал дээр ч гэсэн түрүүчийн ярьсан шиг нэг за ингийн шүү. Хажууд нь одоо зоосны боол гэдэг үзэр гарсан тий. Бас 10 зоос гэдэг үзэр гарсан. Юу гэсэн үг вэ гэвэл энэ сар хит яарсан, адгсан одоо сонин байдал орлоо гэдэг аргуудаа шууд тийм айгүй хурдан шийдвэр гаргаж болохгүй. Харин бүр тэр тусмаа тайван байжгаад яах вэ хүүдгээ бодож байгаад тийм маягаар шийдвэр гаргана. Энэ сар одоо таныг бол бас эвгүр байдалд оруулах яаж магадгүй тийм сонин байдал руу орох гэдэг шүү заяа. Тийм учраас битгий өөрийгөө одоо би ийм байдалд орлоо яалаа гэж битгий бод бүх юм тайван байгаа, бүх юм зүгээр байгаа. Заяа. За харин тэгэнгүүт нэгсэн хашир байгаад бас аюу тийм амбицтай дайрангууд хажуудлынх нь 10 зоос. За хардаа нэгэн өвгөн нохоод байгаад аюу дажгүй байгааз нэг ёсондоо одоо сарын дундуур байна уу сарын сүүлээр аюу сайхан санхүү махуучны одоо бодсон санс юм шиг сайхан бүтээд санхүү доктортай байдалд ороод одоо итгэж найдсан те одоо хаширж найдсан хүмүүс ч гэсэн бас яг итгэж болох юм аа гэдэг сайхан үр дүнгээ өгөөд одоо санхүүдэл гэж гисэн аюутайхан болоод нэсэндээ эцнэ сарын сүүлээр бол та гоё happy ending рүү бол орох юм шүү гэдэг хөзөр хэмээр харж байгаа юм аа. Тэгэд битгий өөр дээрээ юу яагаарай. Одоо амьдралын сайн сайхныг мэдрэх хэрэггүй битгий бодоорой. Танд аюу ховор гэхдээ аюу тийм дайжгүй байдаг тийм амьдралын сайн сайхныг мэдрээд тайван суугаад яг гоё үр дүнгээ мэдрээ те. Би одоо тайван сууж болох өдрөө ордог тийм сайхан үйл ирж байгаа шүү. Зүгээр байгаа. Гэхдээ яг хийх юм бол зөндөө байгаа. Эцсийн үр дүнгээр ч ингээ харахад нэг тийм мууцсан юм бол байхгүй. Харин бүр ард зэвээсэн сайхан сар бол энэ сар одоо болох нэ гэж л энэ дээр гарч иж байгаа юм аа. За тэгээ ерөнхийдөө нь харахад бол энэ сар жоохон амбицтай байх хэвээр тэгжиж өгөх юм аюул сайхан болно. Тэгээд цаашаа ингээ харахаар жоохон жижиг зүйлээр хачирлахад бол буруудахгүй болохоос биш бүр амар тийм өөрийгөө тийм зожигруулаад бас ингээд сөрөг бодол дартаад явбал маш буруу заяа. Харин оронд нь амьдралын сайн сайхан мэдрээд ингэж явбал дайжгүй юм тэгэж явбал дайжгүй юм гээд хийгээ явбал хамаагүй сайн байдал одоо орох юм шүү гэдэг хөзөр энэ дэр ингээд гарч байгаа юм аа. За харин одоо юу вэ? Гаргалгааны наривчсан хөтөлбөрөөгөө орцгоё. За тэр гарч ирж байна да. Тэгээд 9 зоос. Угаасаа таны одоо танд нэг юм ментор гэх юм уу маяг юм бол гарч ирэх юм байна. Одоо юу мэрий айгуу дайжгүй хүн таны амьдрал энэ сараас орж ирэх юм байна. Санхүү талаас нь олон юм талаас нь тийм зөвлөдөг эсвэл гоо тийм үлгэр дуурайл болж чаддаг одоо хүн байгаа хгүй юу? Тийм дайжгүй хүн ингээд юу яагаад вэ? Юу дүүлээ? Сайн сайхан юм бол энэ орж ирэхэд харин та энэ дэр зожигч болохгүй. Нэгсэндээ амьдрал тэр одоо хэлдэг шүү нэг аз. Ялангуяа аз чинь хүнийхээр ч орж ирнэ, одоо зүгээрээ орж ирнэ заяа. Тийм учраас аль ч нөхцөл орж иж магадгүй юм аа гэд одоо хүмүүсээ сайхан танилж, ярилж нөхрөл одоо тэр дундаас ч аягүй сайхан орж ирэх юм байна гэж л нэг тиймээд одоо гарч ирж байна. Хоёрдугаарт юу вэ? Сэлэмний хатан. За бараг л таны амьдрал ер нь энэ сар хүний аз их байх юм шиг байна. За эхний 9 сэлэм бол 9 зоос бол одоо танд боломж гарч ирж байгаа гэдгийг харуулж байгаа хүн баггүй юу? Хоёр дахь нь бол бас хамгаалах хэрэгтэй, өмөөлөх зарим ийм байх гэдгийг хэлдэг. Нэг юм заримдаа нэг юм ухаарлын тагслалт гэдэг юм байна штэ. Ой ухаараач юм байна штэ гэх. Тэгэхээр нэг тийм байрны хүч нэрлээд хэлдэг.
Яг тийм маягийн өгөх хүн танаас орж ирэх магадгүй шүү заяа. Нэгсэн энэ сар таны хямрал жоохон сул байна. Тэр чинь жоохон сэргийх бас хүн гарч ирэх юм байна. Хоёрдугаар угаасаа та энэ сар өөрөө одоо ухаарлалтай за би ийм байх хэрэгтэй байна, тийм байх хэрэгтэй байна гэд одоо тийм ширүүн дөрвөн зоригтой бас тууштай өөртөө ихтэй зоригтой аимшиггүй зөрчтэй байж та яг гоё юмд хүрнэ. За бас хоёулаа зүгээр энэ хүндээ хоорондоо яг тийм ярилцъя. Бодод үзье. Та яг хамгийн сүүлд ер нь амьдралдаа одоо яг энийг хийх бүрэн потенциал чадвар нь байсан хэрнээ одоо алдсан боломжууд хэр их байна. За бас овоод байгаа байх шүү те. Тэгээ дахиад аллаад яваад байх юм. Тэгэд алж байгаа шалтгаан нэг тийм сэтгэл санааны эморал байрал мэт сони юмс болдог. Тийм байдал чинь тэгээ нэг тийм зөв юм уу одоо хөрвөх юм уу те. Бодод үзээрэй. Бүх юм зөв зөвмөр яваад айгүй хайтайхан байхад та өөрөө л яг үнэндээ хямардаг ч юм уу эсвэл сонир байдалд ордог ч юм уу те. Тэгсэрэн байгаад яг одоо амандаа орж ирж байгаа гоё одоо юугаа тосоо алдаад байна. Тэгэхээр битгий өөртөө ингээд боломжийг алдаарай. Харин бүр сайн сайхан юм уу орно гэд хүчээр сайхан зүтэг заяа. Тэгж яхад л бусд нь одоо бүх юм сайхан болчих юм байна. За харин дараачихын дахиад дахиад хүн яз дурлагсад яалч үеийн тал дээр чинь бол гой хүмүүс орж ирэх юм байна. Давхар танд сонголтыг өгөх юм байна. Ер нь энэ сар бол та өөрөө зожиг бай гэж үзэх одоо үзэх байх. Угаасаа хоёр хүн ч гэсэн жоохон хагас зожиг талдаа бол байх байх. Гэхдээ тань дээр бол хүмүүс бол аваа орж ирэх юм байна гэж бол гарч ирээд байна. Сайн ч хүн орж ирэх байх, муу ч хүн орж ирэх байх. Энэ дундаас та яг сонголтуудаа хийгээд явах хэрэгтэй. Гэтэ хүн орж ирэх юм байна гэдэг юу гэж болохгүй. Одоо зүгээр сууж бол болохгүй. Хүн орж ирнэ гэдэг. Яг ажил хөдөлмөрөө хийгээд юм хүмүүсийг болгоо бүтээгээд яг амбицтай сайн зөрөгтэй явж хахад бурхан танд нэг юм за энэ хүнийг ингээд туршаад үзье нэг яад үзэж явуулах байх шүү заа юу. Тэрнээс зүгээр нэг ингээд гэдүүлж хахад орж ирэхгүй. Тэгэнгүүт танд нэгэсэндээ юу гэж байна? Одоо сонголтыг хийх боломж одоо нэмээд энэ хэдэн үзүүлэлтийг ингээд хараад байхаар чөтгөрч явуулах юм байна дэрүү бурхан ч явуулах юм байна. Тэрийг л маш сайн ойлгох заа юу. За харин одоо сахиусан тэрэгт юу зөвлөсөн байна? Харцгаая. За бичгинэ. Нэгдүгээр та өөрөөхөө хүсэж байгаа бүх юмаа ер нь сайхан биччихэд тодорхой болгох юм байна. Тэгэхгүй энэ зүйл сонгосон хүн та ерөнхийдөө гоё юм дэ гэдэг болохоос биш. Яг нэг юм яаж өгөх юм яах юм гэдэг нь ерөөсөө тийм юуг байгаад байна. Одоо тодорхой биш байгаад байна. Ийм зүйл танд нэг тийм сайн зүйл болохгүй. Таны энэ ер нь хамгийн юм те тодорхой байх тусмаа бүх юм аюул тийм дайжгүй байдаг юм байна. За юу. Тэгэхээр бүх юмаа сайхан тодорхой болгох нэгт. Хоёрт ер нь хүмүүс тэр өөрөх одоо сайн ч муу ч яг өөр чинь нэг ийм зүйл ихтэй ийм зүйл би хүсэж байгаа гэдгийг сайхан ойлгол. Тэгжиж таны энэ бас зөв хүмүүс сайн хүмүүсээс орж ирэх юм байх шүү гэдгийг сайхан ойлгоорой гэж л гарч иж байгаа юм аа. Хоёр дахь нь хамгаалагдсан. Давуу тал нь гэвэл та 3 сард энэ 3 сартаа аюул тийм дажгүй бурхан таны хамгаалал сайн явж байгаа юм байна. Бүх юм ерөнхийдөө зөв зүгээр яг эрсдэлгүй байхад аюул тийм эрсдэлтэй гэж одоо юу яагаад харддаг юм байна заа юу. Битгий өөрөөрөө ингээд хямраа бүх юм ерөнхийдөө зөв зүгээр байгаа. Яг гоо айдсвал таны толгойд байгаа. Мэдээж хүн л бас айдстай нүүр тулах хэрэгтэй зөндөө гарна. Тэр болгон дээр та бас тийм яаны тэгээд шаардлага ерөөсөө байх юм шүү гэдгийг л хэлж байгаа юм аа. За ингээд таны харин энерги авах нь харцгаая. За. Сумны бол буюу одоо жижигхэн болчмор. Жижигхэн болчмор өөрхөндөө жижигхэн болчмор жиргэжтэйсээ гэдэг шиг одоо харьцангуй энерги бол сул одоо чөлөөтэй хүмүү нэг тийм юм мэдрэх нь одоо хүн хэцүү байлиг гэдэг чинь юу гэдэг гайгүй тийм байх нэ заа юу. Нэгт хоёрт 4 5 сум урам хугарал жижигхэн урам хугарал яадаг гэдэг юм болж тар угаасаа нэг юм айгүй хоолнд бол нэг давс сулдах юм байна гэсэн. Тэгэл давс бол яг хуу давс жоохон чангалчин жоохон перс мерсийн нэг тэгээ болоо.
Яг тэрэн шиг жижиг сэжиг тийм яг үйл явдал ч юм уу энерги юм бол угаасаа болох байх. Яг тийм юм болгоны та ингээл одоо хамгийн муу юм ч юм уу хамгийн юу ч юм гэж хямралсан юм жоохон өндөрөөр тусгаж авах магадлал байгаа учраас тэртлийн сүсэг дээр аяг тийм юм бодож байсан бол дээр юм шүү гэж гарч иж байгаа заяа. За ингээд одоо 2 дахь өдөр маань дуслаа. Хөдөр дэрэгтэн таалагдсан бол лайк дараагаар шеэр subscribe дараагаар donation маш баярлах болно. Мөн гүлийн утган дээр хийх юм үзүүлэлт үнэлэлт хэмжээтэй бичвэл donation сайхан манифест хийгээд залбирлуулаад өгөх болоо тэгээд та бүхэндээ хамгийн сайн хүсээр дашин босгох та бүхэндээ байнгын стресстэй төвхтэй хэцүү байгаа бол та бүхэнд энерги цэвэрлэг Oracle давсан санал болгож байна. Ердөө 10 сарын давсарсан бод 10 сарын минут ингээд аюул сайхан бясал хийх газрыг бүхэн үнэ сайхан болоод тайвширсан байгаа юм шүү. Тэгээ хамгийн сүүлд нь юм хэлээ. Таны энерги энэ сар амар сайхан тогтвортой бас хөнгөн байна. Амьдрал хамгийн чухал юм уу? Хөнгөн байдал. Хит их юмд одоо гүнзгий автаад тэрэндээ харамсахгүй хөнгөн за болцсон гэдэг. Тийм зүйлийг хөндрүүлэх хэрэггүй заяа. За одоо ингээ та бүхэндээ одоо хамгийн сайн хүсье. Одоо 3 дахь өдрөлөөгээ орцгоё. За 3 дахь өдөр маань Баянч буюу Hermit байна. За хөзрийг ажиглал нэгэн өвгөн одоо замаа хайгаал явж ин да хөр хийж аваас. За яах вэ? За юу гэсэн үг вэ гэхээр энэ сар таны хувьд бол илүү тийм дотгошоо тал руугаа бас за хагас зожиг гэхдээ хагас үннийг хүлээсэн явахаар. Яагаад гэвэл миний хайртай энийг сонсож хүн та ер нь сүүлийн хэдэн сар одоо нэг тийм гүрийж яваад байгаа юм шүү. Хүний төлөө яг өөрийнхөө төлөө биш тийм хүний төлөө жоохон тийм гүрийж яваад байгаа тийм юм бол бас гарч ирдэг. Тэгвэл энэ сар одоо хиний төлөө би амьдраад байгаа. Яг би яах гэж ингэж ер нь гүрийж сонь зориулж яваад байгаа те. Яг тэрнийхээ төлөө би ер нь одоо ингэж явах юм зөв юм буруу юм уу? Тэрэн тэлтэйгээ та илүү тийм нүүр тулсан. Тэгээд тэрийгээ ер нь за би ингэж амьдрчээсээ зүгээр ингээд арай өөр замаар өөр маягаар амьдрий гэдэг нь утга учиртайгаа ойлгосон тийм сайхан сар бол одоо болох юм байна гэж ингээд гарч байгаа юм аа. Нөгөө талаас эн чин одоо за тийм бат байд юм уу, дорж байд юм уу, далд болмоо хийж үсэн яг яг энэ амьдрал энэ орчлон ертөнцөд яах гэж ирсэн тий? Яг амьдралын сайн сайхан мэдрэх гэдэг юм уу эсвэл зөөр ингэ явах гэдэг юм уу? Тэгээ яг яаж амьдрах гэдэг юм? Яг яавал алжиргалтай байх юм? Тэгээ яг хин хажуучин байвал алжиргалтай байх тийм. Тэгэд хин хажууд хинтээ зөв юу хийж яавал алжиргалтай байх юм гэдгээ ер нь нэг одоо шийдэлд орвол ер нь ямар байх вэ? Тэгэхгүй бол нэг ийм маягийн гүрийсэн маягтай яваад байвал мэдгүй. Ястай мэдгүй дээ хөл гэдэг болох гэдэг. Тэгэхээр тэрнийг тийм маягийн зүйлийг одоо амьдрч нь ойлгуулах гээд энэ сар жоохон нэг талаас бол жоохон эмо байх байх заяа. Үннийг хэлээ. Тэгээ нөгөө талаас бол энэ эмо байх гэж байгаа нөхцөлтөө айхан сайхан ухаарад ойлгоод ингэж болох юм байна. Би ингэж амьдрах юм байна. Би ингэж амьдрч болохгүй байна. Би ингэж хэвчээ гэдгийг сайхан ойлгоо явах юм заяа. За хүмүүстэй харилцаан дээр юу явдаг наа? Яхан зожигэр нөө уусчих магадлал байгаа. Ялангуяа хайртай дотны хүмүүстэй ч гэдэг нь өсгөө яг энэтэй л байхгүй болохгүй хүмүүстэй жоохон бодоод за ер нь юу болов яа гэдгийг бас бодох тийм төвшин орж ирэх байх заяа. За тэгээд карьер янз бүрийн тал дээр бас одоо энэ хүчрээ сонсох юмдаа ер нь жоохон сүүлийн хэдэн сар юу тийм яаруу хөөрөө те гясгас ингэж байсан бол энэ сар жоохон зогсож байгаа ер нь би чи яг юу нөлөө явж байгаа. Би ингэж хичээх зөв буруу гэсэн нэг тийм. За яг энэ сар таны хувьд бол сэтгэл зүйн хувьд бүх юмыг хурдлуулах нэг тийм хүсэл зориг бол нэг тийм их байхгүй байх. Нэг нүгөө л ярих. Гэхдээ яг нэг хамаг юм тодорхой болоод ирж шүү дээ. За би ингэж болох юм байна, би ингэж болох юм гэдгээр ойлгогдсон нөхцөлд бол та ястаа хамгийн хурдан бүх юмыг гэс төс тас хийгээд дуусгачих байх заяа. Нөгөө талаас одоо яг нэг юм амьдралдаа яавал сайн сайхан ажиглалтай байх гэдэг юм дээр их
төвлөрч байгаа учраас одоо нэг тийм зовлон зүдгүүр яадаг юм бол айгүй сайхан тийм тайван болчих юмаа гэдэг хөтзөр энэ дэр ингээд гарч иж байгаа юм аа. За тэгдэм байж ингээ бараг л бурхан багш одоо тийм гэгэрэл хүрлээ штэ. Тэгэнгүүт хоёр дахь хөтзөр нь 7 зоостой. За хөдрийг ажиглавал нэгэн залуу их гонхтой чааваас одоо ингээд юм уруулах гэж хичээгээд гисээр нь болохгүй байна. Нэг талаасаа бол та жоо энэ сар жоо юм орноо. Тэр бол үнэ. Тэгэхээр нөгөө талаасаа зүгээр нэг юм орохгүй. Яагаад гэвэл хичээгээд бас яг тийм одоо зарим зүйл дээр та бараг тийм юмтайгаа нүүртлэх байхаа. Хичээгээд байгаа боловч яг тэр нь хүссэн хэмжээнд хүрдэггүй. Тэгэл нөгөө нэг гэж яваад идэх. Яг тийм аяг зүйлх тайг удаан байх гад байна заяа. Тэгээ энэ байгаа байдал чинь таны аюу тийм сонин байдалд оруулж байгаа учраас та ер нь амьдралаас нэг талаасаа бол энэ сар бол жоохон хичээл зүтгэл хавар гарна. Гэхдээ гарч байгаа сүүлд нь бодно. Ер нь ингэж хичээх ер нь зөөрөн буруу юм байна. Гэхдээ тэгсний үр дүн ачаар та бас аягүй айтайхан одоо бас амьдралаар хичээж байгаа яг одоо би ийм л үр дүн авах гад ингэж хичээгээд байсан юм гэдэг сайхан өссөн хариултаа бол та сайхан авч чадах юм байна. Яагаад гэвэл таны амьдрал яг одоо хамгийн чухал байгаа зүйл юу вэ? За яг бодоод үзээрэй. Яг одоо хамгийн чухал нь юу вэ? Хайр дурлал байна, өөр хөхтэй нэг ажил төрлөө тэ. Тэгвэл яг тэр чухал зүйл дээрээ л одоо яг энэ сар төвлөрөх хэрэгтэй байна. Тэрийгээ сайхан төвлөрөө за би энэ л болох юм тэр болох юм ингээд явангууд одоо яг та төвлөрч чадсан зүйлээр маш сайн хүрч чаддаг хүн учраас тэр сайхан хамгийн сайхан бүтээгээд биелүүлээ сайхан явах юм заяа. Битгий өөрөөр дээр яалаа лээ би ингэж хэлээж битгий юм бод. Яг хөдөлмөрлөх үедээ бол сайхан хөдөлмөрлөхдөө яг юуны төлөө яах гэж хөдөлмөрлөөд байна вэ гэдгээр маш сайн бодож тунгаах хэрэгтэй заяа. Тэгж тунгаасны дараачаас гарах үр дүн бол яста what гэдэг шиг аюу сайхан үр дүнгээ өгсөн сайхан үйл явдал одоо болох юм байна. Энэ юу шүү? Энэ дагаж ажил төрөл биш шүү. Энэ бол хосын харилцаа гэсэн бас байж болно шүү. Хүмүүс зарим одоо сүүдэд аюу хүмүүс гадаг болсон байлээ бараг. Амар их нэг хүн хичээсэн нөгөө хүн бол тэгэл хичээсэн ч ялаа байсан ч ялаа явагддаг. Тэгсээр байгаад нөгөө хүн залхацсан байдаг. Гэсээр нь яг өөрсдөө дуусгах гэсэн мэдгээ бичсэн. Тэрвэл одоо яг таач гэсэн заяа. Хосын харилцаа байна уу? Эсвэл зүгээр нэг ажлын харилцаа аль нь ч байсан гэсэн одоо яг үр дүн гаргах хэрэгтэй. Үр дүн барихгүй маа гэхэд бас болох юм зүйлсэдлэж гэсэн бас хийдэг байх хэрэгтэй юм заяа. Тэгээд тэрний төлөө маш сайн энэ сар төлөвлөл. Та яг төлөвлөсөн юм бол ер нь одоо ясаа маш сайн хийж чаддаг хүн. Яг тийм төлөвлөгөөгүй бол одоо ерөнхий өөрөө нэг тийм яваад бадарчин шиг л яваад байна лөө таавал. Би нэг тийм буруу юм яриаггүй. Би нэг тийм хотлоо яриаггүй. Угаасаа өмнөштэй нэг тийм яг амьдралаа тийм бодсон төлөвсөн юм бол тэгэл нэг юм зүг мөрөөрөө яваад байдаг. Бадарчин хааш явна мэдгүй гэдэг шиг явах гэдэг. Тийм зүйл угаасаа жоохон байдаг юм байна. За нэг тэгдэм байсаа. Гэтэл одоо дараачих нь яг хөтөтэй нэг юм би хэлээд заяа. 7 зоос гэдэг бол хэцүү гарч байгаа ч гэсэн яг үүндээ амьдралын сайн сайханд бол хүрдэг хөтөш шүү заяа. Тэгэхээр зовлонтой үйл зовлонтой. Гэхдээ энэ сар бол бас нэг тийм муу сар биш. Сүгшүүлт нь аягуусаа happy ending болох та сарын заяа. За 3 дахь хөтзөр 6 сэлэм. За хөтзөр дээр бол ажил бол одоо яваад одоо нэгэн гэр бүл ямар ч байсан нэг зарим дээр хамаа юм аваад явж гин тэ. Яг тэр шиг энэ сар баг та юу яах байхаа? Сайн муу амьдралаас одоо тийм сайн муу туршлагаа аваад одоо яг зөв зам руугаа ороод одоо бас буруу замнаас буруу үйл явдлаас буруу ашаас бас холдох тийм үйл явдал бол одоо болох байх гэж бол одоо хөтөр гарч байгаа юм аа. За юу гэсэн үг вэ гэхээр ингэж байгаа юм. 6 сэлэн гэдэг бол өөрөө бас одоо сайн хөтөрний талаас авал. Яагаад гэж энэ нэгсэндээ муу зүйлээс холж байгаа юм. Энэ сар таны нийтийн энэ эмор бол хэцүү яагаад шалтгаан бол
одоо таны амьдралыг одоо зөв зам руу оруулъя, болгохтол руу оруулъя, болохгүй талаас нь холдуулъя. Таны амьдрал сайн зүйл их байна, бас тэр хэмжээний саард зүйл их байна. Таны бас паразитлж хүмүүс байдаг юм байна. Одоо энэ үсээ сонгосон хүнтэй бас сайн ч бярттай юм байна. Тэгэхээр таны бас паразитл хүмүүс зөндөө байгаа гэдгийг та ойлгоо. Тэгэхээр энэ сан ер нь тэр хүмүүсээс холдогдлогоо ер нь хандаа. Тэгэд амьдрал ингэдэг үнэхээр ингээ бүтэхгүй зүйлсийг зүгээр заа гэж хүлээн зөвшөөрч. Заавал нэг юм болох нь бүтээн энийг бист бид нар бүтээн нэгээд байх шаардлагагүй. Одоо чи юу үстэй амар нэг тийм зодонуудын хийдэг одоо ядаргаатай хүнийг үл тэгэл одоо та одоо ээж нь биш одоо зүгээр хайсан дээр үстэй. Тэгэл нэг л их тийм би энэ хүний эдгээ жаргаж чадна гэж одоо хийн одоо тийм үстэй. Яг тийм хоёрын хооронд байгаа зүйлс зүгээр орхичих заяа. Битгий өөрөөр нэг тийм зовоогоо тийм зүдрээгээд их тийм болохгүй зүйлсийг болгоно шиг тийм дайраад их тийм ардын багшлага битгий царай та автай багшгаас биш. Хүн ч гэсэн бас нэг тийм ухаарддаг төрлийн хүмүүс биш байгаа. Ер нь нэг тийм балаа паразит хүмүүс эсвэл паразит үйл явдлууд байгаа даавал заяа. За нөгөө талаас амьдрал чинь одоо бас яг том зургаар нь харуул хамгийн сайн сайхан үерэг бол орох чинь яагаад гэвэл таныг ингээд бас энерги сордог байсан зүйлсээс та янсар аюу сайхан холдчих учраас аюу сайхан үр дүнгууд бол гараад ер нь 3 сарын дундаас эхлээд бараг сүүлс эхлэж юм уу аюу сайхан ад тохиос үйл зөндөө болно гэж байгаа. Тэхийн тул та за ястанаад нэг одоо барын гэдэг чулуу энэ бол цэвэр эрх хүний хиймэл лундаатай зөрөгтэй байдгийн чулуу байхгүй юу? Яг тэрэн шиг хиймэл лундаатай зөрөгтэй цог золбоотой авхаачтай байгаарай. Нэг юм харснаа гэж бичлэхгүй заа юу. Тэрийг л хамгийн сайн ойлгоорой гэж бол энэ үзэл дээр гарч иж байна. За харин одоо хэдүүл юу яа? Гаргалгааны наривчсан хүсэл рүүгээ орцгоё. За эхнийх нь савааны хатан. За савааны хатан бол үнэхээр дайчин хөзөр. Дайчин хэрнээ сайхан сэтгэлтэй хөзөр. За ер нь энэ хүсээ сонгосон хүнтэй дээр ер нь тийм савааны хатан гарч ирдэг магадгүй. Амар тийм зөрөгтэй гэсэн хэрнээ одоо хүний төл зөрөгтэй. Нэг тийм өөрийгөө хайрлсан, өөртөө тийм сэтгэл гарсан яасан юм байдгүй. Нэг л их тийм хүний төлөө яваад идэг. Яг тийм маягийн үнэртэй хүн бол яг үнийг хэлээ. Өөрийгөө хайрлахгүй дандаа хүний төлөө тэгээд тэр хүний төлөө хүмүүс нь ээж өөрийнхөө төлөө биш. Тийм сонин маягийн явц мэдэхгүй юу? Яг ийм маягийн зүйл танд бас одоо болоод байна. Яг нэг үйл ярихад өөрийгөө хайрал, өөрөөхөө зүүн сэвэндээ итдэг. Та яг үнэндээ одоо хамгийн аюултай, хамгийн бүтгэх хүмүүсийг бол ойлгож чадна. Гэсэн хэрнээ хамгийн ойрхон байгаа дайсан боёо таны тийм бас паразитлдаг ч юм уу эсвэл та яг өөрөө бас тийм зөв яваад буруу яваад байгаа гэдэг мэдгүй. Нэг л их тийм гүрийж яваад байна. Ийм зүйл таны амьдрал яг үүндээ байх нь маш буруу юм заяа. Яг одоо өөрөө дээрээс анхаарч үз. Тэгээд зүүн сэм та давуу тал нь зүүн сэм сайтай. Яг энэ зүүн сэм сайтай гашиглаад яг одоо миний амьдралтай бас юу болж ийн яаж ийн гэдгийг аюул сайн мэдэр. Тэгээд яг зүүн сэм сайхан дагаа явахд бол одоо аюул сайхан одоо амьдралын гоё юм эхлэх гээд байгаа юм заяа. Бас нэг зүйл гэвэл ийм байна. 5 сэлэм. Яалтчгүй хүмүүсээ жоохон тийм муудалцах, сайдалцах бас өөрөөрөө хамгаалахын төлөө үйл явдал одоо зөндөө болно. Битгий өөрөөрөө тийм юу ягараа дараарай. Харин бүрдсэн өөрөөрөө сайхан өмгөөлж хамгаалсан, өөрөөрөө төлөө бас босож тэмцсэн одоо их тийм зөрөгтэй юм байвал эцсийн үр дүндээ та өөрөөрөө одоо хамгаалсан давхар илүү их ашиг олсон, илүү амьдралаа сайн сайхныг бүтээсэн тийм сайхан үйл явдал болно шүү заяа. Тэгэхгүй бол одоо та яг хамгийн дотны хүмүүстэйгээ юу яачаад байна? Одоо юу гэвэл тэмцэлтгэхээс зөргшээгээд байна.
хоёрын хооронд зүгээр ингээд болчихсон доо гэсэн маягаар яваад байх тусам харин бүр танд улам болохгүй улам муу зүйл одоо болох гэдэг заа юу. Тийм учраас зүгээр л өөрийгөө сайхан би бол болж байна. Би бол амьдралын хамгийн сайхан болж байгаа. Бүх юм айгүй даржгүй байгаа гэдэгтээ сайхан итгэл явмаар байна. Харин тхийн төлөө би өөрөөрөө хайртай. Тхийн тул би бас өөрөөрөө төлөө тэмцэх ёстой гэдгээ итгэх заа юу. Тэгсэн нөхцөл яах вэ? Одоо 10 зоос. Амьдралын хамгийн сайхан бүх боломжууд танд бол одоо тийм зоригтой гэж айцдаг бол үнэхээр байдаг юм байна. Тийшээ ор одоо 10 зоос гэдэг бол таар уусаа хамгийн сүүлийн зоос одоо нэгэн жигэн одоо сүүлийн happy ending вэ азарлалт төсөл рүү бол танд бол уусаа орох гээд байдаг юм байна. Та өөрөө тийшээ орохын төлөө та өөрөө тийшээ бүх юм сайн одоо тэмүүлэхин төлөө сайхан одоо хичээгээ зүтгэж сайн явзаа юм. За ингээ юу вэ? Ерөнхийдөө дүгнэхэд бол одоо тань зүүн сайтай тэр зүүн сэнгээ маш сайн ашигла зөрөгтэй дайр тэгээд өөрийгөө сайн хамгаал тэгээ юу яа одоо юу гэвэл амьдралын хамгийн сайн төлөө одоо ингэж явж байгаа хүнийг бурхан сайхан шагнадیں۔ Явахгүй байгаа хүнийг бол бурхан за шийтгэхээр хаашаа ер нь бол тэгээд орхих гэдэг шүү заа юу. Гэхдээ бас хит амар одоо хямарч болохгүй бүх юм ерөөдөө зөв шатанда байгаа. За харин одоо сахиусны гэсэн юу зөвсөж харцгаая. Бүтээгч та бол яалчгүй бүтээгч төрлийн хүн байгаад байгаа юм. Энэ бүтээгч төрөл юмаа сайхан хийгээд яг бүтээгээ явж байхад бол энэ амьдрал аюул сайхан болно. Нэг юм эргэлзэж тэнэгэлдсэн яах ихээ мэдэхгүй сонин болоод байх тусам та үнэхээр тийм бүрдэхгүй тал руу орон заяа. Харин бүх юм зөв байгаа гэж явж байхад байжгүй. Сайн бүтээгэлээ. Бүх юмаа сайхан үүсэх, амьдралын сайхан төлөө хийх юм хий. Хоёрт нь одоо creative expression буюу яг өөрийнхөө одоо мэдэрч байгаа, сүнсэс мэдэрч байгаа тийм юу гэдгийг бүгдийг нь маш сайхан гарга. Дотроо ингээл юм хадгалаад яваад яах юм гэдэггүй тэгж явжвал үнэхээр болохгүй юм шиг заа юу. Тэрийг л маш сайн ойлгоод за ингэж болох юм би ингэж болох юм би энийг би дотроо хамаагүй сайхан гаргах юм те. Тэгээ явж хагаад амьдрал өөрөө сайхан ингээд юм гаргаад мэдээж одоо бүх юм сайхан бүх юм аюул сэмжлэл бол биш гэхдээ эндээс сайн нь гарахаар сайныг бас ойлгож ухаараад сайн би ингэсэн гэдэг явах нь одоо хамгийн сайн байд юм шүү гэж бол одоо гарч байгаа юм аа. За харин одоо таны энэ сарын энерги ямар байх нь одоо харцгаая. За од хөцөр яалтчгүй ингээд тань зүүн сэмжин таны ийшээж яв тийшээ чиглүүлгээд аягүй сайхан чиглүүлээд бол гоё явах юм байна заа юу. Ерөнхий ойлголтоо аваад за би ингэж явах болон би тэгж явах юм байна гэдгээ сайхан мэдээд зүүн сэмгээс яах ихээ сайхан асуугаад явж байхад бол одоо таны энерги гэсэндээ сахиусны энергиуд чинь одоо жирийн үе бодвол илүү ойрхон байх учраас одоо зүүдээ манай зүүн сэмгээ харж явах нь хамгийн чухал байгаа юм шүү. Хоёрт нь 10 мөн хариуцлагатай байдал. Ер нь жоохон хариуцлагатай байх хэрэгтэй. Ялангуяа өөрийнхөө төлөө хариуцлагатай бай. Зарим зүйлээр бол яалчгүй ширэн нүрлэх хүмүүс уучлах хэрэг гарна. Зарим зүйлээр бол яалчгүй ширэн нүрлээд өөрийнхөө төлөө хамгаалах хэрэг гарна. Нэг зүйл сонгосон удаа ер нь жоохон нэрлэхгүй байх магадлал байгаа учраас амьдралд хүн өөрийнхөө төлөө явах хэрэгтэй гэдгийг аюулсаа ухаараарай гэж бол гарч иж байна. За ингээд одоо 3 дахь өдөр маань дуслаа. Хөдөлгөөн төлөвлөлтөнд халагдсан бол лайктараар шеэр сүсэх дараараа мөн дэнэшэл явуулал маш баярлах болно. Мөн гүлийн явахын нэр хэлбэр шиг боловсруулдаг тийм. Юуны төлөв хэмжээнд төлөвч чигээр тэрэлээс сайхан манифест хийгээд зөвлөлт төрөлөөр болно. Тэгэхээр та бүхэнд хамгийн сайн өсөё. Дашин төлөв та бүхэнд байнгын стресстэй хэцүү байгаа бол та бүхэнд одоо Oracle-д энерги зөвлөлт авсыг одоо санал болгож байна. Ердөө 10-аас 20 минут давстаасан дараад 10-аас 20 минут ингээд юу яхаар одоо бясалгал хийгээд тэр аюул сайхан болоод гоё болоод бас энийг шиг сайхан цэвэрлээ гараад ирэх юм ааштай. Тэгээд төгсгөл нь хэлээ. Хүн өөрөө хөдлөл амьдрах хэрэгтэй. Тэрийг сайн ойлгоорой. За одоо ингээд 3 дахь өдөр маань дуслаа.
хөдөлгөөлөлтөнд таалагдсан бол лайктараар шеэрээ subscribe мэдээний шоглол бол одоо баярлах боллоо. Тэгээд сайн хүсье. Дараа шүтлэлээр уулзцаая.